Эхний үйлрэл дуусах байтал ингээл нөгөө өөрийнхөө яарсан сэтгэл зүгээр хүүхдтэй хандчихаар нөгөө хүүхдэд ирэх ачаал нэмдэд эхэлдэг. Тэгтэл энэ зөвхөн хоёулын дээр нь хараа 10 сарын хугацаанд тэр 100 үг уншдаг болоход бүхэл бүтэн 10 сар хэрэгтэй болж штэ. Тэгтэл энэ зөвхөн нэг л хичээл. Тэгтэл энэний хажууд тийм ээ бусад хичээл тоо бодох чадвартай болно, зөв бичиж сурах хэрэгтэй болно, өөр бусад одоо тийм ээ өөрийгөө хөгжүүлэх гих мэтчлэн маш олон хичээлүүд ингээд ороод явна штэ. Тэгэхээр энэ нэг хүүхдэд ирэх ачаалал ямар байх вэ? Маш их л. Тийм. Тэгэхээр энэ ингээд хүүхдийн сэтгэл зүй энийг хүлээж авахд тийм ээ мэдээж ингээд энэ процесс ингээд аажимдаа явагдаж шүү. Өнөөдөр хоёлаа бодъё л та. Хоёлаа өнөөдөр ингээд ууланд гарья. Бодлоор бол би тэр шууд ингээд за маргааш хүлээхэд хоёлаа ууланд гарна. Тийм ээ? Тэгтэл нэг өдөр ууланд гарчлаа гэж бодъё. Мараа нөгөөдөр нь одоо бичин өвдөн хөндөөр оргон бүр ингээд бууглана. Тэгээд маргааш дахиад явах уу? Яг хөчлөөл явах ах. Тэрнээсээ залхуурчвал яшиг шигэ байлчих байх л та. Тэгэл тэр өвдөлтийг мэдрэх юм. Энэ задлаасаа болоод. Тэгэхээр нөгөө бид нар ингээд тууштай байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ сурах гэдэг процесс чи өөрөө юм тууштай байдлыг аягүй цаанаасаа шаардчихдаг. Аль аль талаас. Ер нь та олон хүнтэй ч ярилцчихсан байх, олон хүн ч танд энийг хэлжсэн байх. Ер нь бол нөгөө нэг юм альва нэг хүнийг сургах те сэтгэл зүйн дэмжлэг үзүүлнэ гэдэг бол 1-2 удаадаа хийгдээд орчдөг зүйл биш ээ. Байнгын тогтвортой магадгүй ингээд нөгөө тасралтгүй тууштай байдал маш их шаарддаг учраас эцэг эхчүүд энэ дээр л өөрсдөө хичээгээд анхаарат тийм ээ зарим нь баг ингээд нөгөө тэмдэглээд ингээд авчих юм бол өөр өөртөө үе тэрийгээ сануулж явах юм бол энэ нөгөө та хүүхдтэйгээ харилцаанд чинь сөрөг үр дагавар гарч ирэхгүй магадгүй хүүхдээ та зөв талаас нь дэмжиж туслах хүүхдийнхээ нөхцөл байдлыг бодитоор үнэлж сурах яаж энэ хүүхдэд сурах уу тийм ээ энэ олон талаас нь ингээд хамтраад ингээд ажиллах юм бол энэ дээр ерөөсөө л хэцүү хүнд зүйл бол байхгүй. Хүүхдээ зодож зандарч загнах ингэснээрээ өөрийнхөө иргэшээлд байлгаж гин өөрийнхөө үгэнд орж гин гэж боддог эцэг эхчүүд бас цөөнгүй байдаг л та. Тэгэхээр ингэж хүүхдтэйгээ харьцсан харьцаа ер нь ямар байх вэ? Мөн дээрээс нь сэтгхүүд нь бид нь болон тарих толгой те сэтгхүүд нь хүүхдэд ямар сөрөг үр дагавартай вэ? Зодож загнаж ингэж харьцсан харьцааны хувьд. За зөвхөн ингээ гадаад илэрлээс нь ингээ хоёлаа харъя л да. Ер нь ийм одоо энийг чинь хүчирхийлэл гэж хэлж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр хүчирхийллийн дунд өсдөг хүүхдүүд за хаяа ч үж болно. Ийм хүний нүд рүү харж чадгаа болчихно. Далдрамтгай. Тэгээд магадгүй хит бас зарим нь ингээд бүр хүний ая талыг ингээд хаагаад байдаг. Хүүхд чинь ингээд нөгөө багаасаа эхлээл өөрөөрөө байх гэдэг үзэл их өндөр шүү дээ тийм ээ. Би эхлэх хүүхдийн тэр бүр нялхаас нь ч юм ингээл зандардаг ямар нэгэн байдлаар ингээл хаяа тоншоод очдог хүүхэд нэг юм өөрөө байх чадвар ингээл буураад эхэлдэг байхгүй юу? Буруу юм хийж байх гэж айцтай. Тэгээд том болоод тэгэхээр байнга одоо хүчирхийлэл ч юм уу гэр бүлийн юм таагүй харилцаанд байсан хүүхдүүд альва нэгэн зүйлийн дандаа юм голд нь орчдөг. Одоо ингээд хоёулаа гэр бүлийн эхнэр нөхөр байлаа гэж бодъё тийм ээ. Хоёул ингээ байнгын л нэг үе үе жоохон маргалцчихдаг. Тэгэл манай хүүхдүүд ямар хүн болохоогоор за би ингээд аавын талд ингээд орчих юм бол ээж гомдчих болоо. Ээжийн зөвд гэлчих юм бол аав гомдчих юм болоо. Тэгэхээр энэ хүүхэд хожим ямар хуу хүүхэд болох юм шүү дээ. Шийдвэр гаргах чадвар айгу муутаргүй. Өөрөөрөө байх гэдэг чинь ер нь хүн мэдээч дандаа өөрөөрөө байхгүй гэдэг ингээд маш олон талаас нь тайлбарлах гэсэн ер нь тэр хүүхдийн нөгөө өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх тийм ээ өөр өөртөө эзэн байх гэдэг чадварын нөгөө гэр бүлийн харилцаа чинь үгүй ичж байгаа хгүй. Тэгэл үргэлж ингээл зодож цохиол занчаад байхгүй ч гэсэн нөгөө нэг зандарч сэтгэл санааны тийм ээ тайван биш байдал байлгаад байдаг. Сэтгэл санааны одоо тэр хүчирхийлэл гэж яриад байгаа энэ зүйл өссөн хүүхэд бол дандаа юм дундыг баримтлагч шийдвэр гаргах чадваргүй бусдын ая талыг хардаг иймэрхүү хүн болж төлөвшгөн хожим тэгээд асар тийм хор хохиролтой хүн болж байгаа. Одоо өөрийнх нь амьдралд бол айгүй хор хохирол. Тэгэхээр нөгөө ээж аав нар бол ерөөсөө л хүүхдээ нөгөө нэг тийм ээ за хүүхд жоох юм чинь яг яавал гэжтэй. Зүгээр л анзаарахгүй эсвэл тэр өрөөнд ор гэл нэг хоорондоо хоёулаа асуудлаа шийтгэл маргалдаал тэгээ бажил тэр өрөөнд орж байгаа хүүхд ямар байдалтай байх нь хэдийгээр дөр хүчилээ хийх гээд ном уншаад сууж байгаа гэсэн тэр хоёр хүний хэрүүлийн үг ч юм уу эсвэл тэр тарих руу байнга л автоматар орж ирдэг. Тэгээ нөгөө хөөрхөн хичээлдээ аягүй сайн сурж ирсэн тийм ээ анхааралтай байсан хүүхд чинь
нэг л өдөр багш нь таныг дуудаад ч юм уу. Эсвэл нөгөө эцэг их дуудаад үгүй нөгөө аюу гайгүй байсан. Сүүлийн өдрөөсөө нөгөө юм хичээл сургалтаа анхаарахаа болоод сурлагын дүн ч гэсэн муудаад ирлээ. Нөгөө ээж аваа хүүхд рүүгээ харахтаа үгүй чамаг юу яагаар юугаар дутаацсан. Бид хоёр чиний төлөө те та нарын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөл явж байна. Чамд дутагдах гэж чадах юм болоо. Чи тэр айлуу хаар тэр айлын хүүхдүүдийг хар чамаг хар гэдэг. Тэгтэл нөгөө өдөр чи өөртөө тэр нөгөө хүүхдийн сурахт нь орчинг нь бүрдүүлэг сэтгэл санааны дарамтнд байнга оруулсараад хүүхдийн тэр сурлаганд нь сөргөр нөлөөлсөн гэдгийг эцэгчүүд олж хардаггүй. Нөгөө хүүхд рүүгээ л чичлээд байдаг. Улам нөгөө дарамтн дээр нэмхэн дарамт. Тэнцүү стресс. Явандаа ингээд багасаа иймэрхүү зүйлийг мэдэрцэхүүд бол ирээдүйд бол эсвэл готрох юм гэр өвдөх магадлал ерөнхийдөө бараг 80-90% болчиход байгаа юм. Тэгэхээр энэ гэр бүлийн харилцаа. Тэгэхээр ийм үед та ямар зөвлөгөө өгөх вэ? Одоо жишээлбэл хоёулаа яг хажууд нь сая ярьлаа шүү дээ, тэ? Хажууд нь хэрэлддэг, чанга дуурдаг, орилдог, өөр өрөөлө орчээ гэж яагаад чанга ярьдаг. Мөн дээрээс нь жоохон чанга дуурч юм бол үгэнд орж ийнэ гэж ойлгоод тэрийгэ дахин тавтдаг, зуршмал болгоод. Тий. Гэрээ цэвэрлсэнгүү, тоглож байгаа хувцасд нь гэрээ цэвэрлсэнгүү гэд хэлэхэд сонсохгүй байвал чанга загин ч юм уу эсвэл нэг зохиод гэрээ цэвэрлэхэд нөгөөт нь цэвэрлдэг ч гэдэг юм уу. Энийгээ яг нөгөө хүмүүжүүлээд байна гэж ойлгоод байгаа юм л таг болно. Тэгэхээр энэний эсрэг аргыг та бидэнд зааж өгөөч. Эцэг эхчүүд маань яаж хоорондоо хүүхдийн нүдэн дээр биш хоорондоо яаж учраа олох ёстой. Хүүхдийн дэргээд ямар эерэг үйлдэлүүдийг гарах ёстой. За мөн цаашлаад энэ маань хүүхдүүд маань ирээдүйд ямар сөрөг үр дагаврыг харуулж байгааг хоёлаа ярьлаа шүү дээ, тий. Хүүхдүүдийн маань даалт ухамсарт яаж нөлөөлж байна вэ? Тэгэхээр яг тэр түрүүний нэг хамгийн сүүлийн хэлжсэн дээр бас нэг санаж байгаа дараа хэлээ л да. Одоо жишээлбэл байнгын хүчирхэлд өссөн хүүхэд тий. Зүгээр ингээд нөгөө нэг хүүхэн хөөе жаргалаа олиболчих надхаа гэж хэлэхэд хүлээж авахгүй байх юм шүү дээ. Нөгөө нэг тархинд нөгөө ингээд босог үсцэн тий. Жохон нөө волюм нь жохон чанга ах юм бол тэгжээч л нөгөө нэг дууг хүлээж авдаг шиг. Энгийн нөгөө нэг хүний ингээд таатай харилцааг нэг тийм ингээд анзаардаггүй ч юм уу. Заавал нөгөө чанга дуугаар эсвэл нөгөө ойрлол замдрах ч юм уу юм байдлаар яаж юу илээ гэж ингэж авдаг. Тийм зуршмал юм тархинд нэг тийм голон тос үүсчих тохиолдол байна. Тэгэхээр нөгөө талаас сэтгэл зүйн талаас нь ингээд аваад үзэх юм бол зарим хүмүүс болохоор нөгөө хүчирхэл байн ордог. Ээж аавын зүг гэдэг хүүхд багасаа хүлээгээд авчдаг. Тэгэхээр насан турш том болоод ирсэн ч гэсэн одоо нөгөө за эмэгтэй хүүхд ч ялгаа авахгүй тий. Ингээд нөхөр нь ингээд нэг мухаа дуурдаг ч юм уу. Эсвэл нэг хий нэг ажлынхын газрын дараа чанга дугаар яхад тэр хүн за хийвэл даргын зөв. Манай нөхрийн зөв. Ингэх нь яагаад нөгөө нэг тийм хожим өрөвшгөн тийм болчдөг. Амьдралын нэгэн хөвшмөл хэвээ үзэгдэл болгоо явчихна ш тухайд тийм. Тэр ингээд энэгшлээд авчиж байгаа байхгүй юу? Тийм байна тий. Таны мэдхүүгээр яагаад гэхээр ээж тэрийг твчээд тисээд ингээд өнөөдөр амьдэрсэн. Тэгэхээр би ч гэсэн ийм л амьдрал ийм л гэдэг юм л шүү дээ. Тэр хүүхдээ нөгөө хар дөнгөж төрсөн цагаас ахуулаад амьдралдаа нөгөө тань мэдсэн амьдралын ертөнц учраас энийг нөгөө байж болох юм гэдээ хүлээгээд авчих. Тэгтэл өнөөдөр хэрвээ чанга дугруулж үзээгүй хүүхэд тийм ээ гэр бүл төссөн байхад хин нэг нь дарган ч юм уу эсвэл том багш нь ч юм уу эсвэл нөхөр нэхэд уучлаарай би ийм амьдралыг хүсээгүй. Би ийм одоо чи энэ зангаацсахгүй энэ бол айгүй том байж боломгүй зүйлээ гэдэг ингээд нөгөө өөрийгөө илэрхийлж юм уу байр суурьж илэрхийлэх тийм юм болдог. Тэгэхээр энэ нөгөө ялгаатай бац. За одоо нөгөө хоёулаа хэрхэн нөгөө энэ эерэг харилцаагаар те харилцах вэ? Тэгэхээр ерөөсөө тэр хүүхдийнхээ хажууд одоо маргалдаж муудалцсан гэдгийг бол юм зөвхөн энгийн гэр бүлийн харилцаа гэж бол харах нь бол өөрөө том өрөөсгөл болчихж байгаа байхгүй юу. За яг хүн л юм чинь мэдээж ингээл санамсрыг алдаа гаргана л да. За би ч гэсэн өөр одоо тий заримдаа одоо гэр бүлийнхаа хүнтэй хоёулаа нэг юмс болоо жижиг сажиг ч юм уу төр тар хийгээд тэгээд тэрнийхээ дараа болохоор мэдээж тэр хүүхдүүдээ айгүй том сэтгэл зүйн үед тагууталд оруулчихж байгаа байхгүй юу. Тэгээд дараа нь болж өгөх юм бол уучлаарай тий ээж ахын аавынх нь буруу тайлбарлаач тий. За одоо яг ийм юмнаас болчлоо. Дахиж одоо болж бол ийм алдаа гарахгүй хичээнэ. Чадвал энэ л айгүй буруу юм болчлоо. Та нарт яг ямар мэдрэмж төрвөө тийм ээ? Ямар асуудал болов? Хэрвээ тийм бол гомдсон бол тэрийг хэлээрэй. Дараа нөгөө нэг хүүхдийн наснаас шалтгаалаад ч юм эсвэл нөгөө тэр байдлыг ярилцаа сурчих юм бол хүүхэд тэрэн дээр ингээд өөрийгөө илэрхийлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдийн үгийг сонсорч өгөө нэр ямар эндтэй юм бэ те? Магадгүй заримдаа хүүхэд хэлнэ штэ те. Гэхдээ яагаад ингээд заавал ингээд
нэг юмнаас олж маргалдгийг. Зүгээр нэгнийх ингээд дууг өнгөрөөч болтгүй юм уу? Бараг нэг хүүхэд маань биднэрт нөгөө заах амьдралын нөгөө хараагүй ч юм уу те өөр өнцгийг ингээ харуулдаг ч юм. Тэгэхээр нэр ямар нийттэй бэ гэдэг өөрсдөө галдаг олоо харчдаг. Тиймэрхүү нэг юм харилцан яриагаар тэр асуудлыг яах нь ингээд нөгөө хамтдаа мөнгөнд авах даван тулах бас нэг юм боломж байгаа. Тэгэхгүй нөгөө хүүхэд за нэг энэ бол мэдэхгүй гэдэг ч юм уу эсвэл эднэрт хамаагүй том хүмүүсийн асуудал энэ төр ингээ явчих юм бол буцаад нөгөө ээж аав хизээ инк бол тэх бол гэдэг байдал үүснэ. Гэхдээ энэ айгүй тийм татамж нь айгүй цөөн байгаасаа гэж үзэж байна. Тийм ээ? Яа хүний амьдралд бол ингээд маргалдаж битгэлцгүй ч юм уу юм гарах ч гэсэн энийг ингээ болж игэл бити ингэж хүүхдийнхээ хажууд үл дээрээ тэгээд юм татамж нь бити олон байгаасаа энэ чинь улам хүндэтгэл гэдэг юм байхгүй болно. Сүүлдээ нөгөө нэг хүүхэд ээж аваач өөрөө хүндэтгэх болно. Хайрлахаа болно тийм ээ. Тэгээ нэг маш олон сөрөг ур дагавар байгаа учраас энийг сайн анхаараарай. За тэгээд дараа нь болохоор хүүхдтэйгээ аягүй сайн ингэж нөгөө сонсож хүүхдийнхээ ингээд нүдрөө харж ээж аав. Магадгүй би ингээд аягүй завгүй те. Эсвэл гэрт хүн ирэх гэж юм. Эсвэл орой хоол аягүй яарад ингээд хийж иж болно шүү дээ. Гэтэл хажууд хүүхд үчир ээж ааваа ингээд за байж одоохон өөр юмд анхаар за одоо хүлээж байгаарай гэдэг ч юм. Яг үнэхээр амьдрал дээр тийм шаардлага гардаг л да. Гардаг. Тэр бол бид нар дандаа номын ч юм уу эсвэл гоё онлоор амьдрна гэж аахгүй шүү дээ. Тэгтээ яг нь тэр алдаг бас л багал гаргаарай. Баг. Тийм ээ. Тэнгүүтээ за миний хүү одоохон ээжээ харж байгаарай те. За чи яг энд ингээд зогсож. Эсвэл аавыгаа харж байгаарай. Одоохон ээж нь яг энийг нэг хийчихэд за яасан гинэ гэдэг ингээд хардаг ч юм уу те. За эсвэл түр ингээд энийгээ тавиад ягаад тэгэхээр нөгөө юм дотгошоо хэв шинжээ хүүхэд ах юм бол та нэг л тийм одоо үйлдэл гаргаж байгаа. За миний ээж аав их намайг сонсдгоо юм чи ингээд юм хаагдчихдаг. Харин өөрийгөө илэрхийлээ сурсан хүүхэд ах юм бол үгүй таныг хаач явсан дагаж яваад араас ээж ааваа гэж яагаад яах нь хариу ингээд өөрийнхөө сонсох хөстэй ч юм уу мэдэх хөстэй юм бол авчиж чадах байхгүй. Тэгэхээр нөгөө таны хүүхдийн 3 хүүхдийн ч юм уу 2 хүүхдийн ч онцлог нь өөр учраас та хүүхдийн нөгөө онцлогийг харж хүүхдтэйгээ харилцах хэрэгтэй болчих. Нөгөө өөрийгөө байнга илэрхийлдэг нөгөө танаас заавал хариу авч салдаг хүүхдэд бол яах нь 5 минут тий 5 секунд гэж байна. Тэгтэл угаасаа нөгөө ганцхан удаа асуудаг цөөхөн асуулттай хүүхдийг бол та яах нь бүр өөрийнхөө ажлыг бүр хошин тавьж агаад хүүхдээ ингээд өөрийнхөө өмнөөс яах нь харуулж байгаа ч юм за яасан гэд бүр ингээд бүх анхаарлаа шилжүүлээд ингээд сураад 5 6 удаа л тэр хүүхдээ тэгээ харилцаж хүүхд чи аяанда өөрөө нэгддэг хүүхд болчихдог байхгүй. Зан нь бас өөрчлөгдөж шнэ. Өөрчлөгдөн. Хүний өрнөний зан чанар өөрчлөгдөх бүрэн боломжтой шүү дээ. Байнгын манай хүүхд дотгошоо манай хүүхд юм ярьдгүй маа манай хүүхд ийм юм аа гэдэг нь буруу гэсэн үг шүү дээ. Тий. Бид бүхэн өөрөө тэрийг хаалгыг нь улам ингээл хаагаал яваад байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг хүүхэд нэг тийм нэг мэдрэмж гаргачихт л та тэрийг шүүрээд авч явал тэр чинь таны яах нь айгуу том амжилт байхгүй юу. Тэгэл яасан гэнэ үү тийм үү тэгээ яасан гэдэг тэхэндээ гоо би болио дуурхаа болио. За март гэдэг хүүхдүүд тэгдэг шүү дээ тий. Одоо жишээлбэл манай охин тиймэрхүү одоо өсвөр насн дээр ирсэн. Тэнгүүдээ заримдаа ингээл яг юм ярих гал ингэж атна. За яасан ингээд тэнгүүд нь аюу ингээд гэж за март. Тэнгүүд ингээд нөгөө яриагуу тооцсон. Эсвэл та нэг март. Тэгтэл нөгөө нэг юм хэлэх гээд штэ. Тэр хүн бас нэг өөрөө тийм дотгошоо хэв шинжээ хүн байна штэ. Тэгтэн ингээд яг одоо зөвхөн ээж гэдэг үгнээс бол минь дургуй урч байгаа байхгүй юу? Нөхөр одоо тий. Ядаргаатай энэ чинь яхаараа дандаа ингэж нөгөө өгөө залгиж идэх юм. Ингээд ууралмаар магадгүй би бас тийм алдаа гаргана штэ. Зөвхөн ингээд яг цаашд нь ингээд бодох юм бол тий. Яриа одоо энэ арай ч нэг өөрийгөө илэрхийлж яахт нь тий. За юу яасан гэд асуу. Үнэхээр тэгээд бүр ингээд хариулахыг хүсэхгүй ч юм эсвэл үнэхээр тийм байх юм бол тэрийг нь тэр чигээр хүүхдэд бас заримдаа орхиж зурх хэрэгтэй. Ягаад гэвэл нөгөө хүүхэд хэлхийг хүсээгүй байх юм бол тэрэнд нь бид нар боломж олох байхгүй юу? Заавалдаг. За миний хөө ерөнхийдөө за чамайг хүндэтгий. Тэ? За тэгвэл дараа хэрвээ нэрээ нэг талаар ярилцахаар бол хэлээрээ сонсоход билэн шүү гэдэг ч юм уу. Дараагийн зайг нь бас үлдээж өгнө шүү дээ тий. Дараагийн харилцааг нь бас гаргаж өгнө. Манай ээж аав нарын бас нэг гаргаад байдаг жоохон сул. Одоо нөгөө мэдхгүй болохоор хүн ч алдаа гаргах шин. Бид нар ч гэсэн алдаа гаргаж байгаа юм чинь. Тэр нь юу вэ гэхээр яг л одоо гэдэг хариултыг шаарддаг байхгүй. Яс. Одоо ингээд нөгөө тоглоом яна ээж дэлгүүрээс ороод ирсэн чинь мөнгө хайчих. Эсвэл тэгчихэ тий. Ямар нэг юм хэлэнгүүд яасан юу болсон? Нөгөө хүч мэдхгүй юм. Яач чадаа ингээд эсвэл ямар нэгэн хэлхийг хүсэхгүй ч юм хариулт нь байхад аливч хэлээд орхооч. Энэ өөрөө бас нөгөө хүүхдийг зааз гэдэг нэг юм тий танаас ингээ холдох ингээл зай барих юм алхмууд чинь нэг нэгээд нэмээд явдаг.
Сэтгэл зүйн хувь дарамт бас нэг хэсний хүчээр хийлгэх гэдэг шүү дээ. Бид нар өөрөөр л байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр яасан те юу болов? За одоо яг чиглэлийг хүсэхгүй бол төрөний аргаар те хэлхийг хүсэхгүй байгаа бол ээж нь аав нь сонсон шүү. За магадгүй ингэ байж тал. Явандал сурж ин л да. Одоо нэг энэ жаргалдаг хүн ингээл нэг амар те бүх юм ингэж амс. Нөгөө аргагүй л нэг амьдрал одоо ажлын онцлогоос шалтгаалаад баг л бид нар суралцж байна одоо өөрсдөө. Өчтөр манай хүү ингэж орж ирж байна л да. Сүүлд бас жоо нэг ходоод нь өртгөл те нөгөө гүүж хараагаал ковидын үед чинь жингийн илүүдэлд ороод сайн нэг жоохон хөдөлгөөн хийгээд бас буцаад тэгээ нэг хөдөрчөнгөө нэг гадаад тоглоод явцсан хөлт чинь өссөөд ч юм уу тэгээ бас нэг жоохон хотоодны хямрал өгөх шиг боллоо. Тэгэхээр айлхаар цаачаа ингээд хоолундаа тогтмол дээрээ бити ингэрээ тэгэрээ гээд ингээд байж л гаднаас миний хүү болж байгаа бити нэг юм авч идэлтэй те чамаа ингээд бид нар буцааж гарахгүй бишээ чи ингээд ойрхон орж ирээд усаа уугаа цаагаа очоо тэгээ буцаа гараа тэгээ дунд нь жоохон амраа гэд ингээд нөгөөдгий чинь тэгж байгаа байхгүй юу. Тэгээ ижил өчигдөр ингээд ээжээ ян дөрөгчөж гэлтэглээ. За цагаал гарсан чи оройн ингээд ярьжсэн. Айгу хөөх инегээл би нөгөө нэг найзуудтайгаа нийлээд тэгсэн чи юм нэг халуун ногоотой. Тэгээ нэг юм чипс аваад ицсэн гэж аахгүй. Тэгээ яа ингээд би дахиад юугаараа болвол юу яриад байгаа юм бэ чи те хүн ингээд хотоодоо өвдөж ийн гэчээд ах чинь дахиад нэг халуун ногоотой юмста гэд ингэмээр байгаа байхгүй. Тэгтээ тэгээ хилчлээ гэхээр миний хожимын үр дагавар юу болох вэ? Нөгөө нөхөр дахиад аваад идэнэ. Тэгтээ надад хэлэхгүй нууцаар. Тэгэхээр н одоо тактик өөрчлөө шүү дээ тийм. Энд ч одоо нэг хүүхдтэй тактик л байхгүй юу? Мөнхөд л шатар нүүж байгаа юм шиг. За одоо нэгэн тал одоо идчихлээ. Одоо би чамайг загнаад явах вэ тий. За чи яагаад ингэж нөгөө нэг хотод ч өвдөжсэн бэхээр чиний наа хөлчин шалбарсан шүү дээ. Шалбарчингууд чиний энэ шалбархаа хэд хоногийн дараа идсэн гэсэн чинь бараг сар болсон гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд чи энэ шалбархаа яг хотодод чинь тийм юм байгаа байхгүй юу? Чи ингэ хотод чинь магадгүй ингэ шалбарсан. Тэгээ ингээд эдгэж амжааг байтал чинь ингээ халуун ногоотой юм ч юм ингээд идчихээр наадах чинь тий буцаад ингээд нөгөө ходоод чинь эдгэж чадахгүй штэ миний хөө яг тэрнтэй адилхан юм болж байгаа учраас болж өгөл тий ходоодоо ингээд өвдөхгүй болтол нь бүрэн ингээд ямар завиргүй болтол миний хөө ийм юм бити дээрээ гаднаас бити хамаагүй юм авчид дээрээ хойлоо ингээд тохирох уу гэсэн чинь заа. Гэтэ чамааг ингээд чи ээжтэй нуужлахгүй ш. Одоо энэ аргыг хэрэгжилж үзэж байна. Тэгтээ нөгөө нэг яг л өөрөө сэтгэл зүгээр хандмаар байгаа байхгүй юу? Юу яриад уг нь цаанаа дүрсийгээд аль хэдийн ууралчаад байдаг. Тийм. Тэгээд нөгөө эн чинь нөгөө том дээр аль хэзээ гарцсан. Нөгөө туршилтын тулаан маань аль хэзээ миний туршилтанд орцсон. Тэгээд баг дээр болонгод нөгөө бас нэг арай өөр замтай. Тэр нөхөр нөгөөд шиг заа гэхгүй бүр намайг ингээ зүрч те үгүй гэсэн юм заавал хийн гэдгийг би мэдж байгаа учраас тэрийг ер нь арай өөр аргаар л тэрэнд ойлгохгүй бас болохгүй. Тэгэхээр нөгөө онцлогийг харж харилцахаас аргагүй байхгүй. Маш их баярлалаа. Маш олон жишээ авч амьдралд ойролцоо мэдээж амьдралд тулгардаг энэ олон жишээнүүдийг авч биднэрт мэдээлэл өгсөн танд их маш их баярлалаа. Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газартай хамтран залуу эцэг эхчүүдэд хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудыг таниулах харийн үндэс цорол ярилцлагын маань ээлжид нэгэн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор сэтгэл засалч эмч ангаах ухааны доктор Жаргал эмч маань студид бидний урилгаар ирж оролцлоо. Танд маш их баярлалаа. Баярлалаа. Та нар ч гэсэн ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа. Хүүхэд хүмүүжлийн эерэг аргуудын талаар судлаа лээ. Эерэг аргууд араараас гарч ирээл ах юм байна гэж ойлголоо. Хамгийн гол нь эцэг эхчүүд маань хүүхдээ л ойлгох хэрэгтэй юм байна. Тийм бусдын хүүхдийг ойлгох биш өөрийнхөө хүүхдийг л ойлгох ёстой юм байна шүү гэдгийг би таны ярианаас маш сайн ойлголоо. Тийм тэгээд яг анхан тогтсон тийм жишээг жишгээр бити хүүхдээ бодоорой гэж ойлголоо. Манай хүүхэд дуугүй, манай хүүхэд ийм жоохон ноомоо юм аа. Энэ бүх зүйл маань өөрчлөгддөг шүү. Та өөрчилж чадах юм шүү гэдгийг ойлголаа зөв үү? Маш их баярлалаа. Тэгэхээр нөгөө нэг таны тэр хэлсэн үгэн дотроос бол хамгийн сайхан яг үнэн баггүй. Юм ингээд болцсон гэж хизээч нөгөө хүн орхиж болохгүй. Бид нар өрөөсөө тийм ээ дөнгөж төрсэн цагаас эхлээл одоо хороогийн мөнх хүсэг үзтлэл бид нар насан туршдаас суралцсан. Тэгэхээр бид нар тэрх суралцах боломжийг олгож байгаа үр хүүхдүүдтэй бид нар баярлаж талархаж амьдрах ёстой. Тэгэхээр нөгөө энэ арга энэ л хамгийн цогцтой гэж томьёо байдаггүй, амьдрал томьёотойгоо ирдэггүй. Тэгэхээр бүхэл юмд яг нь хэмжээ, тун, нөхцөл байдлыг л харгалзаж бид нар харилцахаас өөр арга байхгүй. Маш их баярлалаа. Таны ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Харин өндөр сурал ярьцлага нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.
FM 104 эрүүл амьдралын радио. 23 дахь жилдээ таны сонорт хүрч буй манай эфир танд аз жаргал, инээд хөр, эрүүл энхийг бэлгэлэхээр өглөө бүр асдаг. Сайн байцгаанаас сонсогч таа. Мэргэжлийн сэтгүүлчдийн баг өдөр бүр эрүүл амьдрал, эерэг нийгэм урайнд ор. Мэргэжлийн эмч судлаачтай хамтран жаргалан, сэтгэлийн дархлаа, амьдралын хэм маяг нэмэх 18, амин дэм, тод тусгал, өнөөдрийн зочин болон бусад нэвтрүүлгүүдийг тасралтгүй бэлтгэн хүргэж байна.